Хүн төрөлхтөн нар тэнгэрийн дор дэлхийн хөрсөн дээр төрж цаг нь болохоор сартай шөнийн дор хөрсөндөө шингэдэг. Энэ бол бидний амьдрал. Тийм учраас хүн төрөлхтөн нийтлэхээр өөрсдийн амьдралыг зөвхөн дэлхийн агаар мандал доорох 70-80 жилээр төсөөлдөг. Гэвч орчлын ертөнц агуу уудам билээ. Бүр бидний төсөөлж чадхаас ч илүү уудам. Тэр ч утгаараа бид ихэнх тохиолдолд сансар өгтрөх нууцудаас шинийг олж нээх урам зоригуудыг олдог. Гэсэн ч орчлын ертөнцид өөрийн гэсэн харанхуй нууцуд бий. Ялангуяа бид чин зүйлсийг олж нээх тусам хэрэг зүйлсийг огт мэддэггүй ойлгодог шүү дээ. Тийм учраас орчлын ертөнцийн тайлэгдшгүй гэмээр түнэр харанхуй аимшигтэй нууцуудыг өнөөдрийн дугаараараа таадтай ирж өгөхөр боллоо. Эцсийн эцэст сансар өгтрөгүүн дунд бид бол ердөө л нэг тоос шүү дээ. Агуу татагч. Сансар өгдрүүд дах галактикууд нь үнэндээ далайд хөвөх мэт ертөнцийн төвийг тойрон эргэж байдгийн болов. Тэр ертөнцийн төвийг нь бид агуу татагч хэмээн нэрлэж болох юм. Агуу татагч нь одон орон судлалын хамгийн ойлгомжгүй зүйлсүүдийн нэг бөгөөд олон мянган галактикийн хөдөлгөөний хэдэн зуун сая гэрлийн зайнаас өөрийн асар их татах хүчээр удирдах байдаг гэд төсөөлтөө. Харин галактик гэдэг чинь дотроо хэдэн тэрбум гаргуудыг агуулсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийг өөртөө татдаг агуу татагч гэдэг бол хязгааргүй том эсвэл хязгааргүй их татах хүчтэй сансрын биет юм уу да. Агуу татагч нь Хайдра болон Центавр одын бөөгнөл буюу супер кластерын чиглэл 250 сая гэрлэн жил байрладаг. Агуу татагч нь манай дэлхийн гариг оршдог сүүн замын галактик болон бусад өөр ойролцоох хэдэн мянган галактикуудыг өөрийнхөө зүг секундэд 600 км хурдтайгаар татаж байдаг. Энэ хурдаар дэлхийг 1 минутаас бага хугацаанд тойрч чадах байлээ. Тэгвэл агуу татагчийн хамгийн айц төрүүлэм зүйл нь түүний асар их татгалзлын хүч биш. Түүнийг шууд ашиглах боломжгүй байдал юм. Агуу татагч нь галактикуудын элдв, тоос, хий, одны бөөгнөрл зэргийн цаана далдлагдсан байдаг бөгөөд нэг үгээр бид зузаан хүчгийн цаана ямар нэгэн том асар эсвэл хүчтэй зүйл байгааг мэдсээр байгаа боловч чухам юу вэ гэдгийг нь ойлгохгүй байгаа хэрэг. Эрдэмтэд ч одоо агуу татагчийг олон 10,000 галактикийн масстай тэнцэх массыг агуулдаг гэж тооцоолжээ. Зарим онолын дагуу агуу татагч нь асар том галактикийн бөөгнөрл эсвэл харанхуй матери байж болзошгүй гэж үздэг. Харанхуй матери нь орчлон ертөнцийн массын ихэнх хэсгийг бүрдүүлдэг боловч бидний илрүүлж чаддгүй бас нэгэн үйл үзэгддэг нууцлаг бодис юм. Тиймээс агуу татагч бол манай ертөнцийн хамгийн харанхуй нууцлаг зүйлсүүдийн нэг бөгөөд бид зүгээр л сансар өгтрүүд ямар нэгэн асар их хүчний иргэшээлд ор юу мэддэхгүй нэгэн зүйл татагдаж байдаг ч юм болов уу бүү мэд. Үзэгдэх ертөнц. Орчлын ертөнцийн хамгийн аимшигтай нууцуудын нэг бол бид сансар өгдрөгөн дийлэнхийн буюу 95%-ийг харж чадахгүй байгаа явдал юм. Учир нь тухайн 95% нь асар харанхуй матери болон харанхуй энергиэс бүрддэг бөгөөд бид эдгээрийг одоогоор шууд ажиглах боломжгүй хэвээр байгаамаа. Яг одоо өөрсдийн нэгэн харанхуй үүр дүгжигдсэн өрөөнд дотор байна гэж төсөөлье. Тэгвэл та үүний 95%-ийг харж чадахгүй зөвхөн жижигхэн цэг дээр туссан гэрлийг л харж чаддаг байвал яах вэ? Тэгвэл манай ертөнц яг үүнтэй адил үлээ. Харанхуй матери болон орчлон ертөнцийн нийт массын 27%-ийг эзэлдэг боловч гэрэл ялгаруулдаг огт шингээдэггүй. Тиймээс бид түүнийг харна гэж бараг боломжгүй юм. Харанхуй материйг бид зөвхөн галактикууд болон одны бөөгнөрл үзүүлэх таталцлын нөлөөгөөр таньж мэдж авдаг. Харанхуй матери нь манай ертөнцийн үзэгдэг матери буюу эд зүйлсийг хамтд нь холбож галактикуудыг задарч ийш тийш нисэн явахаас сэргийлдэг нууцлаг цав юм уу давар. Харин харанхуй энерги гэдэг бол бүр гайхамшигтай зүйл үлээ. Харанхуй энерги нь орчлон ертөнцийн 68%-ийг эзэлдэг бөгөөд орон зайг хурдлуулж тэргүүлэх гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл таталцлын эсрэг хүч болж галактикуудыг бие биенээсээ холдуулж байдаг гэсэн үг юм. Тэгсэн ч бид түүний мөн чанарыг огт ойлгохгүй байгааж оршин байдаг гэдгийг нь мэддэг. Тиймээс бид өөрсдийн байгаа ертөнцийнхөө ердөө 5%-ийг л харж чадаж байгаа хэрэг байна. Хэрв та шөнө өрөө одтой тэнгэрийг ширтвэл тэнд байгаа зүйлсийн ердөө 5% нь танд үзэгддэг аж. Тэгэхээр хүн төрөлхтөн бас бусад од ирэхс бидний огт мэдж чаддгүй нууцлаг хүчин захирагддаг бол таарч байгаа ч юм болов уу мэ. Өөрөөр хэлбэл бидний огт мэдэхгүй зүйл бидний хувь заяаг шийдэж биднийг захирч байгаа гэсэн үг ч юм болов уу? Амар биш гэж юу? Тэнүүлчин хар нөх. Нэг л өдөр манай Нарны аймгийн тойрог замд гэвгэнтэн хар нүх гараад ирвэл яах вэ? Хариулт нь хийнги. Манай Нарны аймаг тэр чигтээ устж үгүй болно. Учир нь хар нүх гэдэг бол маш их маастай гэрлэгч хүртэл өөртөө татаж залхих чадхаар их хүчтэй сансрын бит үлээ. Тиймээс эдгээр нь тэрүүгээр тэнэж орчлон ертөнцүүдийг сүрүүлж явдаг хар нүхүүдийг тэнүүлчин хар нүх хэмээн нэрлэдэг. Тэнүүлчин хар нүхнүүдийн нэг ярихтай зүйл нь бол бид түүнийг эрт илрүүлж эсвэл харж чадахгүй явдал юм. Учир нь харах гэрлийг нь сороод авчиж байгаа шүү дээ. Тэнүүлчин хар нүхнүүд зөвхөн залхих гэж буй биетийнхээ ойролцоо ирсэн үед л харагдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн тэнүүлчин хар нүх дэлхийд ойрхон ирвэл хар нүх нарнаас ялгарч буй плазмыг өөртөө татан авснаар гэрэлтэн харагдах болно. Яг л араатан амтан олзоо барихтаа гарч ирдэг шиг. Эдгээр тэнүүлчин хар нүхнүүд нь ихэнхдээ галактикуудын мөргөлдөөний үед шилэгдэж ямар ч тойрог замгүйгээр сансар тэнүүчлэн явдаг байх магадaltaй аж. Тэгэхээр замдаа таарсан бүгдийг залхисаар явдаг байна. Өөрөөр хэлбэл үл үзэгдэх аруу том махчин амтан сансар тэнүүчлэн явж байгаатай адил. Тэднийг илрүүлж болох цөөн аргуудын нэг нь ялгарулж буй татах хүчний нөлөө илээ. Мөн тэнүүлчин хар нүх нь ямар нэгэн од эсвэл гариг өөртөө сорон авбал тухайн объект хар нүх рүү унахтаа хальж асар их рентген туяа ялгаруулдаг. Гэвч энэ агшин зурт болж өнгөрдөг ба үүнийг ашиглан хар нүх ирж байгааг мэдэж болдог байна. Одон орончууд ба эрдэмтэд манай сүүн зам галактикт олон сая тэнүүлчин хар нүх
байгаа хэмээн таамагладаг. Тэдний ихэнх нь манай Нарны аймгаас холуур аюулгүй замд яван өнгөрч байгаач зарим нь манай Нарны аймагт ойртохгүй байхыг үүсэхийн аргагүй лээ. Харин тэгсэн тохиолдолд манай тойрог зам тэр чигтээ өөрчлөгдөж нарч холдон явах эрсдэлтэй. Тиймээс нэг л өдөр гинт нар битгийл гэрэл чалга болоход гайхах юм. Тэнүүлчин хар нүхнүүд хэдэн мянган эсвэл хэдэн зуун мянган жил турш юу ч өөртөө сорлоггүйгээр аялаж дараа нь гинт замдаа таарлцсан ямар ч хамаагүй зүйлсийг зэлэн авдаг. Тиймээс тэнүүлчин хар нүхнүүдээс сансрагдургун хамгийн аимшигтэй зүйлсүүдийн нэг үлээ. Учир нь бид түүний хизээ ирэх ба хаанаас ирэх эсвэл бүр ирсэн эсхийг нь мэдчих чадахгүй шүү дээ. Хар энергийн тэлэлт. Бидний орчлон ертөнц цаг ямагт тэлдэг. Бүр одоо ч гэсэн тэлж байгаа. Магадгүй хязгааргүй ихээр тэлсэн байхыг үгүйсэхгүй. Учир нь орчлон ертөнцийг тэлэхэд хар энерги голлон энергитэй байдаг шүү дээ. Гэвч бид түүнийг харж чаддгүй зөвхөн байгаа гэдгийг л мэдэрдэг. Тэгтэл хизээ нэгэн цагт манай ертөнц тэлсээр эцтэй үрж бүр цоорхоо үсэж бүхий л гариг ертөнц сүрвэл яах вэ? Яг л шаар дотроос хагарч байгаа те жил зүйл юм. Харин үүнийг эрдэмтэд агуу урагдал хэмээн нэрлэдэг. Орчлон ертөнц цаг ямагт тэлдэг. Тэгээ тэлэхдээ бүр тэлэлтийн урд нь улам ихээр нэмэгдэж байдаг. Ингэж манай ертөнц ямар нэгэн үйл мэдэгдэх орон зайг улам хүчтэй түлхдэг бөгөөд тэр нь ямар хүч эсвэл ямар орон зай болох талаар бид нар мэдж чадаагүй юм. Ингэсээр эцэстээ хизээ нэгэн цаг тэр орон зайг цоож урвал манай ертөнцийн бүхий л том жижиг хэсгүүд устгагдаж орчлон ертөнц үгүй болно. Өөрөөр хэлбэл манай ертөнцийн төгсөл гэсэн үг юм. Анх 1998 онд эрдэмтэд орчлон ертөнцийн тэлэлт удаашрах биш харин хурцж байгааг олж тогтоож. Үүнийг нь олж мэдсэний дараагаар эрдэмтэд цочролд орсон юм а. Учир нь энэхүү нээлт бидний физикийн ойлголтыг бүр мөсөн эргүүлсэн учраас тэр шүү дээ. Онол ёсоор үнэндээ манай ертөнцийн тэлэлтийг таталцлын хүч удаашруулж эсрэгээрээ хумих ёстой байсан. Гэвч бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ байв. Хар энерги манай ертөнцийн 68% эзэлсэн талаар бид өмнө дурдж байсан. Хар энерги ертөнцийн таталцлын хүчний эсрэг үйлчилж орон зай бүх зэг оршин байд. Бүр яг одоо та энэ бичлэгийг үзэж байхад яг дэрэгч нь оршиж байгаа гэсэн үг. Эрдэмтэд одоо хүртэл энэ энерги хэрхэн өсөж хэрхэн тэлж байгааг ойлгоогүй хэвээр. Учир нь одоогийн физикийн хуулиар энэ бүхнийг зөрчиж байгаа учраас юм аа. Тиймээс эрдэмтэд 22 тэрбум жилийн дараа агуу аврагдалд явагдаж манай ертөнц устж үгүй болно гэсэн таамгийг бас гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл манай ертөнцийн хувь заяа хэдийнэ шийдэгдсэн гэсэн үг юм. Ийм хар энергийн тэлэлт бол сансрагдургун хамгийн тааваршгүй аимшиг нууцуудын нэг лээ. Тиймээс одоо тэнгэр үе тараа сууч те. Өмнөд Атлантын гажиг. Манай дэлхийн гариг цаг ямагт биднийг үгүй хийж чадхаар хэмжээний цацраг бөмбөсөд бөмбөгдүүлж байдаг. Гэвч дэлхийн соронзон орны ачаар тэр бөмбөсүүдийн ихэнх нь агаар мандалд орж ирж чаддгүй үлддэг ба үүнийг бид туйлын туяа хэлбэрээр олж хардаг. Өөрөөр хэлбэл тэр их аюултай цацраг бөмбөсүүд нь дэлхийн соронзон орны хүчээр өөр тийш нь урсан хаалга болж байна гэсэн үг юм. Гэсэн ч дэлхийн соронзон орны талбарт нэг нь нууцлаг сул хэсэг байдаг. Тэр бол өмнөд Атлантын тэнгисийн дээрх жижиг бүс үлээ. Энэ бүсэд соронзон орны хамгаалалт сул тул ихээгийн хэмжээний сансрын цацраг орж ирэн тухайн бүс дэх хиймэл дагуул болон сансрын үлгүүдүүд хохирол учруулж үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Үүнийг эрдэмтэд өмнөд Атлантын гажиг хэмээн нэрлэдэг. Хамгийн гайхалтай нь эрдэмтэд яаж ийм үзэгдэл явагдаж байгааг одоо ер нь тайлбарлаж чадахгүй байсаар л юм. Зарим судлаачид үүнийг дэлхийн цөмдөх хайсан төмрийн урсгалт холбоонд тайлбарладаг. Сансрын нисгчид уг хэсгээр нисэн өрхтөө хачиртай зүйлсүүдийг олж хардаг. Тухайлбал нүдэн анж байхад нь хачин анивчих гэрлүүд олж хардаг байна. Энэ тэдний нүдний торлох дундуур сансрын өндөр эрчимтэй бөөмс яван ороход тарих түүнийг нь хүлээж авч нэгэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл энэ толгой дундуур өндөр урттай бөөмс нэвтрэн гарч байгаа хэрэг юм. Яг л буудуулж байгаа мэт. Гэхдээ цаг ямагт зогсолтгүйгээр хиймэл дагуулууд өмнөд Атлантын хэсгээр нисэн өрхөд байнга эвдэрч гэмтэл авдаг. Бүр зарим турх цагаар унтарч өгдлээ алддаг. Тийм учраас улс орнуудын өмнөд Атлантын гажиг дээрх хэсэг дээр өөрийн хиймэл дагуулыг дамжуулахдаа сансрын цасрагаас хамгаалах нэмэлт арга хэмжээг авдаг байна. Гэвч хамгийн сонирхолтой нь уг цоорхоо байнгын шилжиж явдаг бөгөөд сүүлийн жилүүдэд гажийн хэмжээ улам нэмэгдэж бүсэн томорч байгаа ажээ. Эрдэмтдийн үгэлж байгаагаар магадгүй энэ дэлхийн туйл өөрчлөгдөж буй тохиож магадгүй юм юмсэн байна. Тиймээс энэхүү үзэгдэл бол манай сансар огторгон орон зайд болж буй тааваршгүй нууцлаг үйл явдал юм. Гамма туяаны тесрэлт. Орчин ертөнцид байдаг хамгийн хүчтэй тесрэлт бол гамма туяаны тесрэлт юм. Энэ үзэгдэл хэдхэн секундын дотор манай нарны бүхэл амьдралын туршид ялгаруулах энергиээс олон дахин их хүч чадлыг ялгаруулж чаддаг. Гамма туяаны тесрэлт нь асар том од зүрх буюу 2 нейтроны од нэгт үед үүсдэг байна. Ийхүү үсэн энерги нь гэрлийн хурдаар цацраг болон бичил бөөмсийн урсгал хэлбэрээр тал тийшээ цацарч дэлбэрдэг. Хэрв ийм тесрэлт дэлхийгээс хэдэн мянган гэрлийн зайд өрнөж манай гариг руу чиглэсэн бол дэлхийн озоны давхаргыг устгаж дэлхий дээрх амьдралыг бүр мөсөн устгах боломжтой. Тэгээд дээрэс нь энэ үзэгдлийг бид урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Учир нь тесрэлтийн гэрэл болон өөрсдийг нь устгах туяа нэгэн зэрэг ирдэг болохоор шүү дээ. Одоогоор дэлхийн ойр орчимд ийм аюул занал хэллийг үүсгэж чадах од байхгүй ч орчин ертөнцийн түүхэнд ийм үзэгдэл амьдралын томоохон уул мөрүүдийг устгасан байж магадгүй байж. Тийм болохоор гамма туяаны тесрэлт бол байгалийн хамгийн хүчтэй бөгөөд урьдчилж таамаглах боломжгүй нууцлаг аюул юм. Бөөцийн оргуу хоосон. Орчин ертөнцийн хамгийн нууцлаг бөгөөд аимшигтай газруудын нэг бол Бөөцийн хоосон орон зай юм. Зүгээр ховоосон орон зай. Энэ бүс нутагт нийт 330 сая гэрлийн жилийн өргөнтэй боловч ямар ч галактик агуулаагүй байдаг. 330
30 сая гэрлийн хэмжээтэй хоосон орон зай. Агуу хоосон нутаг хэмээн нэрлэгддэг энэ орон зайд угтаа олон мянган одны систем байх боловч зөвхөн хоосон орон зай цаг хугацаа л байна. Тийм болохоор энэ бүс нутаг нь одон орны ухаанд харшилсан үзэгдэл юм а. Хэрэг бид энэхүү хоосон орон зай дотор амьдарч байсан бол хүн төрөлхтөн үүсэж өгснөөс хэдэн 10,000 жилийн дараа буюу ойролцоогоор 1960 он хүртэл шөнийн тэнгэрт ямар ч одыг харж чадахгүй байв. Өөрөөр хэлбэл хүмүүс мянган жилийн турш ямар ч одгүй хав харанхуй тэнгэрийг олж харах байлаа. Бөөстисийн хоосон орон зайг эрдэмтдүүд хэлэхдээ орчин ертөнцийн анх үүсэж байсан үеийн хар материйн тархалтаас үүдэлтэй гэж магадгүй хэмээн үздэг. Гэвч яагаад ийм том хэмжээний орон зай үүссэн талаар шинжлэх ухаан одоо хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Тийм учраас бөөстисийн оргуу хоосон зай бол манай ертөнцийн хамгийн тайлэгдэшгүй аимшигт нууцуудын нэг юм.